Ингээд өнөөдрийн та санхүүгийн зөвлөгөө өгөх хэсгийг азуур дээрээс зохион байгуулж байна. Хей, за сайн уу? За, юу вэ? Хай. За өнөөдрийн ярилцлага болохоор ярилцлага байдлаар явуулахар шийдлээ. Манай хашаа байна. Хашаа хэвтэ хоёр бол бас бүтэнсэний лекцэн дээр хамтарч ажилладаг. Хашаа өөрөө бас RD клуб гээд видео влог хийдэг тийм. Бодибилдинг, фитнес, хүчний спортын видео блог. За тэгээд би хашаад би өнөөдөр хэлсэн над дээр ингээд нийтдээ 8 цуврал одоо санхүүгийн хувийн санхүүгийн зөвлөгөө өгөх зорилготой хадгаламжийг хэрхэн яаж үүсгэхэд талаар зөвлөгөөнүүд явсан. Тэгээд би хашаад өнөөдөр 9 дахь дугаараа их гэж гэсэн чинь хашаа надад асуусан. Би яг ингээ өөрийнхөө асуудлын талаар бас чамаас асуучаа гэх тийм. За хашаад ямар асуудал байгаа юм бэ? Ямар асуулт байгаа юм? Шүүд маш бодтойгоор асуугаад видео маань их тийм урт хугацаанд үргэлжлэх учраас би тэгээ товчхон бас хариулт хуваалцъя тийм. Тэгэхээр нөө миний хийсэн нэг одоо сүүлд хийсэн видео ба шүү дээ. Одоо нарантуул зах дээр хүний үсэг засаад одоо архиуд хүний үсэг засаад. За тийм. Тэгээ тэр хүнийг ингээд өөрчилсөн видео маань ингээд тесрэлт өгсөн баг. Аха. Тэгээд тесрэлт өгсөн чинь одоо доор нь бичиж байгаа коммент бол үргэлжлүүлээд гэсэн баг. Аха. Тэгээ би эн чинь надад яг ингээд бид нар ингээд сайн дураар хийхдээ ретракт клуб ч гэдэг юм уу. Тэр утгаараа бид нар сайн дураараа л юм хийдэг. Аха. Ингээд нөгөө цаад санаа нь болохоор нийгэм жоохон мессеж өгөх гэсэн л тийм санаатай видео учраас. Энийг яг ингээд санхүүгийн талаас энэ чинь ямар ч ашиггүй зүйл байгаа. Тэгээд би энийг хийх үү, үргэлжлүүлэхгүй гэж би нэг хэсэг чам дээр үрж ирэл. Лекцэн дээр ч хүртэл яриад ингээд тийм. Тэгээд одоо энэ видеог цааш нь ингээд 2 дугаар дугаарыг бид нэр хийцэн баггүй. Тэгээд одоо 3 мурын хийгээд 4-ийн хийгээд 5-ын хийгээд нэгсэндээ тэр хүнийг яах чана гэхээр мөрөөдөл гэдэг нь биелэх боломжтой шүү. RD гэдэг нь road to the dream буюу одоо мөрөөдөлд хүрэх зам гэсэн. За. Тийм утгатай үг баггүй. Тэгэхээр тэр хүнийг буцаа тайзан дээр зогсох буюу бодибилдинг фитнесийн одоо нэг тэмцээнд ороод нэг поз ориулаад загвар өмсөх гэдэг нь баталчихад л миний хувьд бол дуусах гэдэг юм л. За энийг бол чи ажил гэж харж байна уу? Хобби гэж харж байна уу? Би нэг бол ер нь бол яг ажил гэхээс илүү бараг жоохон хобби талтай ч юм эсвэл би үеийн нөгөө нэг ретракт клубд байдаг учраас ч юм уу хийж байгаа л да юм сайн дураараа ч гэдэг юм. За одоо ямар хэмжээний санхүүжилт хэрэгтэй байна? За энийг юу гэж энэ саяны энийг юу гэж нэрлэх юм? Саяны одоо энэ тэр архинаас гаргаж байгаа төслөө юу гэж нэрлэж байгаа? Зүгээр л одоо нэг юм одоо архины эсрэг гэж хэлж байгаа. Би өөрөө гол. За яг хэд хэрэг шүү. Ер нь бол арх ба аз жаргал гэсэн нэртэй. За арх аз жаргал. За ингэ нэг ийм төсөл байгаа юм байна тий. За энэ дээр бол санхүүжилт хэрэгтэй гэж байгаа тий. За чиний яг өөрөө чи хийдэг ажил юу вэ? Миний хийж байгаа ажил бол ер нь бодибилдинг фитнесийн зөвлөгөө өгж байгаа. Аха. Тэгээ гол төлөв. Тэгээд миний хийж байгаа видеон дээр Energy Shop гэдэг ерөнхийдөө реклам явуулж байгаа. За. Тэгээд ихэнх одоо бичлэг маань ерөнхийдөө бол үнгүү зөвлөгөө өгсөн, үнгүү танин мэдхүү зөвлөгөө өгсөн л видео. Тэгээд тодорхой хэмжээний одоо сонирхолтой хүмүүс л надаас хувийн зөвлөгөө авдаг. Хэрвээ авахгүй их юм бол зүгээр яг миний нэг Energy Shop-ийн реклам үзэл одоо үнгүү видеого үзэж байгаа. Тэнцээс чи цалин авт юм байна те? Тийм цалин авдаг гэсэн. За чиний ажил буюу чиний орлого одоо орлого хичээл та тийм. Ажил гэхээс илүү. Чиний орлого. За орлого ч юм болохоор хоёр их хүсвэртэй юм ба шүү дээ. Нэг нь болохоор тэр тийм цалин юм байна те. За цалин авдаг. Нөгөөх нь болохоор зөвлөгөө өгдөг тий. За зөвлөгөө өгдөг. За ер нь бол манай хашаагийн хувьд бол нэг иймэрхүү юутай юм байна. Одоо орлого нь болохоор цалингаа авдаг. За тэгээд бас зөвлөгөө өгдөг. Ер нь хэдэн төгрөгийн цалин орлого зөвлөгөө. За нэг example хэлчих. Жишээ хэлчих. Жишээлх юм бол за нэг одоо дундаж цалин ямар хөө байх хэрэгтэй гэдэг үлээ. Тэр цалин авч байгаа. Нуухгүй. Тий. За нуухгүй л 400,000 төгрөгийн цалин авч байгаа. За цалин 400k. За зөвлөгөөн дээр чи өнгөрсөн 11 сард хэдэн төгрөгийн орлого орсон? За өнгөрсөн 11 сард бол яг л 11 сарынхаа л бодчих. Тэрнээс өмнө нь тооцож үзээгүй л дээ. Багцаа одоо хэлнэ шүү дээ надад. Багцаагаар нэг за нэг 10 зөвлөгөө өгсөн баг шүү. За 10 зөвлөгөөгөө хэдэр хүчээ? Одоо нэг 500,000 төгрөг гэсэн. За 500,000-ын орлого олсон. 50,000 төгрөгөөр өгч байгаа. За ингээд манай хашаагийн орлого бол 900,000 төгрөг. Орлогочин 11 сард бол 900,000 төгрөг байна тий. За энэ 900,000 төгрөгийг чи юунд зориулж байгаа?
Чиний гол зардал чинь юу юм дээр байна? Тэгэл одоо идэж зөө хоол ус одоо юу гэдэг тийм юм дал зорцуулж байгаа шүү дээ. За камер болоод одоо энэ влогдо зориулж байгаа зарцуулж байгаа зардал бодлого байгаа шүү дээ. Одоо тэр бичлэгний тэр янз бүрийн төхөөрөмж бүгдээрээ л одоо зээл дээр өрн дээр явж байгаа юу эсвэл тэрийг чи худалдаж байгаа юм. Авцсан уу? Өнгөрсөн сар худалдаа авсан уу? Өнгөрсөн сар хийгээгүй яа. Тэгэхээр одоо энэ архины эсрэг видео хийгээл ингээл одоо сэдвээсээ хазаагаад ирсэн чинь зөвлөгөө маань багасчихж байгаа. Хүмүүс одоо даавар гормоно ярихгүй болохоор зөвлөгөө авах хүн маань багасчихж байгаа. Гэтэ архины эсрэг видео үзэлтийн хандлт нь хэд байгаа юм? За тэр эхний видео бол 1.2 сая views хүрсэн шүү. За 1.2 сая views хүрсэн ийм одоо үзэлттэй чиний пэйж хуудсыг маш сайн хөгжүүлж өгч байгаа видео гэх юм те. Ер нь бол тийм байна. Тэгсэн мөртлөө энэ дээр бол энэ бол яг бодит утгаараа санхүүжилт өгж байгаа юм бол байхгүй. Тэг ийм юм боллоо гэж чи тайлбарлаж штэ. За би бол хашаад юу зөвлөх вэ гэхээр за манай хашаагийн нөхцөл байдал бол би шууд ингэ шудраг асууцсан шүү. Ер нь хэдэн дөрөвний цалин авч хэдэн дөрөвний одоо орлого олсон бай гэдгийг. Хүмүүст ингэ хамгийн юм чи дэлгээ ажиллаа шүү. За тэгээд энэ бол зүгээр л өнгөрсөн 11 сарын жишээ авч байна хоёлоо. Тэгвэл хашаагийн зардал, хувийн зардал энэ ингээд зарцуулагдаад байна. Тэгсэн мөртлөө хашаа саяны ингээд ажиллаа хийсэн чинь энэ бол чамд ингээд хандлт өгсөн юм байна. Энийг ч үргэлжлүүлмээр байгаа юм ба штэ. Тэ? Ер нь бол дахиад дараагийн одоо контент хиймээр байна гэж хэлж байгаа юм тий. Одоо энэ залууга дараа нь яана гэдэг бол одоо дараагийн удаа бол нөгөө нэг шүдмүүдийн хийлгэн байгууллагуудтай л холбогдсон. За тэднийгээ бартаар шийдэн ч гэдэг юм гээд явах уу тий. Окей. Би бол чамд маш энгийн зөвлөгөө өгөх гэсэн. Юу юм бэ гэхэлэр энэ бол чиний хобби л байна. Тэгээ энэ бол одоо заавал ингэж хийх одоо энэ одоо чиний ажил биш те. Өөрийн чиний гол зорилгын зүйл мөн үү биш үү гэдгийг бодох хэрэгтэй. Энийг бити орхих гэж байгаа юм биш. Тийм хөгжилтэй сонирхолтойгоор хий. Болоод тэгээд баг зардал гаргаад тэгээд тэр залууд чи чадхаараа л тусалж байгаа юм чинь боломжоор туслаад одоо тэр бартер хийгээд ч юм уу шүдийг нэмжлүүлээд магадгүй зүгээр одоо видео одоо энэ бит хоёрын ярилцлагыг үзэж байгаа хүмүүс дундаас ч гэсэн энэ төсөл дээр чинь гэх юм уу те энэ арх бааз шаргал гэдэг энэ одоо нарантуул дээр архиулж исэн хүмүүсийг тэгээд тэнцээ нэг бас жижигхэн бизнес хийж байгаа хүмүүсийг амьдралыг ингээд өөрчлөё өсийг нь засаад эхэлсэн одоо ингээд шүдийн засаа гэж явж байгаа бол тэр нэр хамтрах хүмүүс байл хамтарч бас магадгүй те зүгээр энийг бол хобби байдлаар ингээд пабликт хуваалцаад хүмүүстэй хуваалцаад явж болж байгаа. За миний зүгээр чамд зөвлөх зүйл гэвэл санхүүгийн тал дээр юу гэж хэлмээр байна. Тэгэхээр хадгаламж байдаг л үү? Байх. Хадгаламж байхгүй. Тэгэхээр номер 1 бол юу юм бэ гэхээр хадгаламжийн систем номер 1 чухал байна. Тэгэхээр өнөөдөр чи 900 мянган төгрөгийнхөө орлогын шууд 40%-ийг нь одоо цаашаа хийгээд тэгээд 40% нь хийх гэхээр чи одоо юу гэдэг за бараг цалингаа авдгуугаар тооцоод зөвлөгөөгөөр амьдрна гэсэн үг л дээ. Тэгэхээр чи энэ сард бол 500 өнгөрсөн сарынхаа орлогыг бол 500 мянган төгрөгийн л орлого оллоо гэж л амьдрна гэсэн үг л дээ. Магадгүй зөвлөгөө олдог бол чи тэгэл 400 мянгаар амьдрна л өстэй. Хоёр зөвлөгөө орж ирээл тэгэл 400 мянган төгрөгийн цалин орсон бол чи тэгэл тэрэнд амьдрна өстэй. Тэгэхээр ер нь стакантай усыг талаар нь тал одоо стаканд нэг дүүр ус байлаа гэж бодоход за энэ бол дүүрэн устай стакан байна гэж харахын оронд энэ тал нь устай стакан байна гэж харах хэрэгтэй гэж байна. Үгүй багасгах системээр харагдаж байгаа. Өөрөх орлогыг. За тэгээ нэгдүгээр тухлаар би чамд зөвлөх зүйл бол эхний ээлжин зөв хувийн чин талаас зөвлөхөд бол шууд 40% буюу 400 мянга хатгал. Үдснээр нь чи тэр хоол унданд хүргдгсэн ч яа гэсэн ч үг юм байна. За хоёрт нэг дахиад асуулт байна. Үнэхээр өөрийнхөө бизнес дээр анхаарал тавьж асуудлаа сайжруулмаар байвал одоо чи дахиад 40%-аас гадна дахиад 10%-ийг нь бизнестэй хөрөнгө оруулалтыг хэрэгтэй. Жишээлбэл өдрийн чиний видео влог хийсэн аргачлалуудаас чинь хараад үзээд хүмүүс чамс зөвлөгөө авч байна уу? Энэ нь саяны 5 10 зөвлөгөө авсан хүн бол видео влогоор дамжиж байна уу? Тэгвэл энэ чиний видео влог чинь чиний бизнесийн ажил биш. Чамд бизнес чинь чамд 500 мянга өгсөн ба шүү дээ. Тэгсэн чинь чи бизнесийнхаа мөнгийг шууд өөрийнхөө орлого болгож идчихэж байгаа байхгүй юу? Үндсэн арга чинь. Чи бизнесээ хөгжүүлэхгүй бизнесийг идэгч болчихж байгаа байхгүй юу? Уг нь бизнесийн мөнгө бизнестэй байх хэрэгтэй. Би яадаг вэ гэхээр номныхоо орлогыг өөрөө авдаг байхгүй юу? Би тэрийг шууд номны дансанд ичдэг байхгүй. Тэгэхээр би эхлэндээ одоо чамд ийм одоо арга шууд ингэж үсгэхэд хэцүү учраас чи юу гэсэн үг гэхээр ямар ч бизнесийн орлогыг идэж болно. Гэхдээ 10%-ийг нь бизнест нь өгөх хэрэгтэй. Тэгэхээр одоо чи 900 мянгийнхаа 10% гэхээр 90 мянган төгрөгийг ишиг хийчихнэ гэсэн үг. 90к. За ингээд 90 мянган төгрөгөө нэг дараагийн сарын орлогоч гэсэн хийгээд байна. Яг л энэ чиний мөнгө биш байхгүй. А тэгээ ишиг ингээд саппорт хийгээл гэсэн. Ишигаал хийгээд байна.
Дараа нь энэ бизнес дээр чинь цугулсан одоо 90,000 тут чинь нийсээр хагаад нэг тий 2 сая ч юм уу 5 сая ч юм уу нэг хэсэг хугацааны дараа боллоо гэхэд энэ мөнгө юунд зарцуулагдах юм гэхээр одоо та энийг хоббидо зарцуулж байна. Яг тэр архины эсрэг хамааралтай залууд чи хөрөнгө оруулалт хийж болно, өөрчлөлтөд анхаарч болно, видеоныхоо техник хэрэгслийг сайжруулж болж байна. Тэгээд үндсэндээ бол чамд ийм хоёр маш чухал энгийн хоёр систем л маш хэрэгтэй байна гэж зөвлөж байна тий. Эхлээд бол яг хуу энийг бол чи зардалгүйгээр шийдэх гээд үзээрэй. Хүмүүстэй хамтарч ажиллаарай гэдэг. Би бол чамд номер 1 зөвлөх юм байна. Өөрөөсөө мөнгө гаргаал ч юм уу чи 900,000 төгрөгөөр ишээ хөрөнгө оруулах боломж чи хэцүү л дээ. Угаасаа. Харин чиний хувийн систем өөрөө муу байгаа учраас чи энэ хобби ч болгож чадахгүй. Энэ хобби гэж зүгээр энэ ажлыг чи ажил болгож чадхаа болчихно. Учир нь бол чиний амьдрал дээр зөвлөгөөний ажилч орж ирэхэ болоод ч юм уу чи сард нэг 400,000 та байх юм бол чи энийг үнэхээр хийх боломжтой болно шүү дээ. Яг тэгэхээр цаг гаргаад ингэж явахын оронд би зүгээр арт клубийнхаа бүтээгдэхүүнийг танилцуулаад видео влогоо хийхгүй бол болохоо ажиглана гэсэн үг шүү чамд. Тэгэхээр энийг хийхэд бол чиний хувийн систем ихлээр сайн байх хэрэгтэй. Хоёрдугаард чи бизнестэй хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгэхээр би чамд үндсэндээ бол 3 дансны арга зөвлөмөр байна. Эхний данс болохоор чиний хэрэглээний данс хэтэрхий том байна гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр хэний хувьд бол хэрэглээнд одоо жишээлбэл 900,000 төгрөгийн ийм орлоготой 900,000 орлогынхоо хэрэглээнд болохоор 40%-ийн шилжүүлчихлээр чинь чамд бол хэрэглэн чинь баг 500,000 үлдэн шүү дээ. 500,000-ийнхаа 10% шилжүүлэхлээр чинь чамд бол нэг 410,000 үлдэн шүү дээ. Тэгэхээр чи өнгөрсөн сар 410,000 төгрөгөд л угаасаа орж ирлээ буюу төрөүний аягны стакан дүүрэн ус байна гэж харахаа орно. Тэгэхээр аягны талаар харна гэдгийг ойлгож байгаа юм. Аягны стаканы талаар ус байна. Уг нь дүүрэн байгаа. Тэгээ талаар харна гэдэг бол чи 900,000 төгрөг байна гэж харахаа орно. Угаасаа надад 410,000 төгрөг байна л гэж харах хэрэгтэй. Тэг чи бол амьдрын найдвартай энэ өнгөр чи хүргэн. Гэхдээ чи бизнес руугаа бол хөрөнгө оруулалт хийж эхэлж байгаа гэсэн үг. Ингэсээр гад чиний одоо бизнест энэ хөрөнгө оруулалт болно. Магадгүй зүгээр энэ олонд нөлөөлсөн сая 200,000 үзэлттэй энэ видео бол чиний пэйж хуудасд хөгжүүлэлтэнд чинь хэрэгтэй байгаа. Нөгөө төр чи зүгээр пэйж хуудас хөгжүүлэх зорилготой биш. Яг хүний амьдралын асуудал шийдэх гэж байгаа бол чи өөрийнхөө чадах хэмжээгээр ихлэ туслаачаал гэж хэлсэн. Системийн хувьд болохоор ингээ бүр шатаад гэнэ гэж түрүү хэлсэн шүү дээ. Би үнэхээр яг шатаад байгаа. Энийг яах вэ гэлээ? Энийг ингээ хийчмээр байгаа. Ингээ одоо нэг 4 сард болохоор нэг тэмцээн болох гэдэг. Тэгээ энийг хийгээд одоо үнэхээр ингээд одоо арх гэсэн тэр одоо маш хүчтэй хар тамхиг одоо өөр ингээд хар тамхи болох одоо бодибилдинг спорт гэсэн юм руу оруулах гэсэн тийм чин хүслийг одоо хүн болгон төрүүлээд юу гэдэг юм аа тийм бодолтой байгаад байгаа. Тэгэхээр нэг та цаа зорилго маань ерөөсөө ашиг олох биш. Ингээд нийгмийн сайн сайхны төлөө бүгднгийнхэн төлөө хийж байгаа ийм контент хэрэг цаг гаргаж байна. Ер нь бол одоо ингээл нэг бичлэг хийхэд бараг нэг 10 хоног доор гэж өнгөрч. 10 хоногийн бичлэг хийгдэн. Тэгээд монтаж хийгдэн. Тэгээд монтаж хийгдэн. Чиний бичлэг бол нэг бүтэн өдрөжингөө болно. Тэгээд монтаж нь бол тэгээд тэр чинь ингээд бүхэл бүтэн 4-5 цагийн бичлэг байж байгаа. Тэгээд бүгднгээс нь түүгээл ингэсээр бол 3-4 хоног болдог байхгүй. Тэгээд одоо шилхэн бол юу гэдэг юм бэ? Тэр шүдийн янзлууллаа гэхэд чинь доор хаж нэг ирэлтээр янзлах ямар ч боломжгүй шүү дээ. Баян шүд те. Тэр чинь бүр амар болсон шүү дээ байхгүй. Хоёлаа энийг би бол энэ дээр чамаас дахиад цаг төлтийн менежмент дээр чинь санал хуваалцмаар байна. Жишээлбэл ингээд нөгөө нэг тухайн асуудлыг яриад хүнээ ярих юм бол зөндөө юм ярьж болно шүү дээ. Тэгэхээр үнэхээр чи доктортой энэ үндэ тусалмаар байвал тодорхой хэмжээний цагийг л зориул. Тэр нь юу гэхээр за чи 7 хоногт одоо 2 өдрийг нь бартардаад өөрөөсөө зардлыг гаргахгүйгээр ингээд энэ залуудад туслаад энэ контентийг хийгээд нийгэмд нөлөөлөөд нийгмийн сайн үсийг хий. Үлдсэн чиний 7 өдрийн чинь 5 өдөр чиний одоо гэр бүлд чинь бас нэг 2 өдөр ч юм уу 1 өдөр зарцуулагдах байх. Тэгэхээр чи үлдсэн 3 өдрөө ч юм уу юунд зарцуулах хэрэгтэй юм гэхээр өөрийнхөө ажил зарцуул. Чиний цалин өгч байгаа бизнестэй зарцуул, хүмүүст хувийн зөвлөгөөгөө өг. Одоо чиний одоо үндсэн арт клубын ямар чиглэлээр хүмүүс зөвлөгөө өгч байгаа. Тэр лугаа чиглүүлэх зөвхөн гэсэн. Тэгэхээр энд бол цаг төлөвлөлтөөр ч байгаа. Тэгэхээр өнөөдөр бол миний зүгээр өөрийнхөө миний одоо жишээл би ингээд яг хүмүүс зөвлөд байгаа юм бэ гэхээр жишээлбэл хэрэгжүүлсэн учраас үлж байгаа. Яг л би бол их л юм л байсан. Жишээлбэл би хадгаламж өсгөөс эхлэн номонд бол одоо яг энэ видео бичлэгэнд бол би 7 хоногт нэг 2 удаагийн шууд ингээ 10 минутын 10 хэдэн минутын видео хийдэг.
Тэрэн дээр би ингээд цагаа зарцуулж байна. Энэ надад яг мөнгө өгч юм уу? Тэр нь хамаагүй. Тэгээ би болоо хүмүүс тусалчий гэсэн бас хоббигоороо хийж. Тэгээд үлдсэн ажлаа болохоор би одоо дараагийн номоо бичихээр цагаа зарцуулж байна. Тэгээд хажуугаар нь өөдөр би очиж лекц уншлаа хүмүүст. Лекцэн дээр цагаа зарцуулж байна. Сая гээд коучинг хийсэн хүмүүс туслаа. Тэр цалингаа өгч байна. Би тэр ажилд зарцуулж байна. Тэр өөрийнхөө ажлыг хобби юугаар ингэж ялгаад эсвэл нийгмийн сайн үйлсийг хийхдээ хүртэл ялгаад одоо хувийн чинь систем сайн явж иж ажил чинь доктортой. Хэрвээ миний цагийн цалин хөлс ажил маань ингээд доктортой биш байсан бол би өнөөдөр ингээд хинт хэрэгтэй юм бүү мэд байдлаар юм. Би бичлэг хийх шаардлага болж байгаа. Тийм шүү. Тэгэхээр одоо би бас юм хэлэх гээд байна л да. Бүх зөвлөгөөлөө авлаа. Тэгээд одоо эсрэгээр нь асуух гээд байна л да. Юу гэж асуух гээд нэг хэлээ. Хоёулаа бол Батракт клуб буюу сайн дурын одоо сайн үйлсийн одоо байгууллагт одоо хоёулаа тэрүүгээрээ найзууд тий. Тэгэхээр энэ архины эсрэг визонд одоо өөрийгөө оролцуулмаар байгаа байхгүй. Тий, би цаг гаргаж болно шүү дээ. Тийм, цаг гаргаж болно тий. Би ер нь бол чамд яг энэ талаар бол хэлсэн шүү дээ, тий. Би энэ дээр цаг гаргаж оролцож болж байна. Дараагийн одоо нэг контент видеон дээр нь би нэг оролцоод нөхцөл байдал нөхөрийг ямар их ойлгож мэдэрхий хичээг. Магадгүй зүрийн залууд ч гэсэн хадгаламж үүсгэх тал дээр нэг чаленж дээр нь ажиллаж бас болно гэсэн бодолтой байхгүй тий. Тэгэд би хөрөнгө босгол тал дээр бас энэ ажил учраас энэ дээр бас энэ сайн үс дээр бас оролцох бодол байна. Окей. Тэгэхгүй гэхээр яа тэгэхээр би одоо яг бодит жишээг бас хэлэх гээд байна л да. Бичлэг маань нэлээд удаан болсон уу? Ер нь бол тэгж байна. Одоо ингээд дуусгая. За дуусгая. Тэгэхээр одоо би юу гэж одоо өөрийнхөө дансыг тавьж үтсэн байхгүй. Тэгээд данс тавьж үзээд энэ бол болохгүй юм байна. Үнэхээр болохгүй юм. Яа тэгэхээр шилжүүлж байгаа юм бол байхгүй байгаа даа. Нөгөө банан рекламдаж үтсэн дээ. Бас болохгүй байгаа тийм. Тэгээд би бол ингэж хэлдэг байхгүй. Үнэхээр тэр зорилго нь маш гоё зорилго байгаа учраас одоо би яаж хийж байгаа очих хэрэгтэй. Яаж гэдэг нь бол чухал биш. Би тэгэхээр янз янзын аргаар л үзэж л энэ бичлэгэр ч гэсэн бас тийм. Тэгэхээр одоо маш их баярлалаа гэж хэлье. Окей. За тэгээд цаг дээр анхаарал хандуулаарай. Тэгээд дараагийнхтаар нь өөрийнхөө дансны 3 дансны системийг хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээд чиний амьдралын санхүүгийн систем сайн байх юм бол чи нийгэмд ч туслахад хойштой тогтвортойгоор илүү сайн туслаа гэсэн үг. За битүүрийн видеог үзсэнд маш их баярлалаа. Өнөөдрийн бас зочин маань хашаа байлаа. Тийм мөнгөндөө баярлалаа. Бас үнэтэй зөвлөгөө бас үнгүй авлаа шүү. Тий. За окей. За баярлалаа.